Өдрийн мэдрэг хэлээс үзэгчтэй 13 цагийн таны мэдээлэл хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн шууд нэвтрүүлэгт Улаанбаатар Эрдэм их сургуулийн эрх зүйн танхимын багш Алтан Гэрэл оролцож байна. За танд энэ өдрийн мэдрэг. За өдрийн мэдрэг. За бид хоёр өнөөдөр шууд нэвтрүүлгээрээ гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлаар хэлэлцэж байгаа. За энэ асуудлаар бас үзэгч олондоо мэдээллийг хүргэх гэж байна. За энэ талаар бас хоёлаа шууд нэвтрүүлгээ эхлүүлье. За тэгэхээр яг одоо өнөөдрийн энэ цаг үед бол улсын их хурлаар бол гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг авч хэлцэж байна. За энэ хуулийн одоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа энэ хууль нь бол 1999 он. Одоогоос бол 24 жилийн өмнө батлагдсан. Ийм хууль үйлчилж байгаа. За одоогоос бол 7-8 жилийн өмнөөс эхлээд бол үе үеийн парламентод байгаа гишүүд бол гэр бүлийн тухай хуулийг бол өргөн барьсан боловч харамсалтай янз янзын асуудлаар хойшилсаар хагаад өнөөдөр ингэж орж ирж байна. За мэдээж бол 99 онд батлагдсан хуульд бол одоо бас нийгмийн тухай үеийн гэр бүлийн харилцааг зохицуулсан сайн одоо зохицуултууд бол байсан. Гэхдээ мэдээж нийгэм хөгжиж байна тийм ээ, орчин нөхцөл өөрчлөгдөж байна. Энэ хэрээрээ тэр нийгмийн харилцааг шинээр зохицуулах юм шаардлагууд бол зүйсээр урган гардаг. Тэгэхээр бол яг нь ерөнхийдөө би бол энэ өргөн барьж байгаа хуулийг бол бас боломжийн хууль ороод ирчлээ гэж харж байгаа. Яалтчгүй бас тодорхой хэмжээнд дутагдж байгаа энэ гэр бүл дотор байгаа харилцаануудыг бол зохицуулах, орчин цагт нийлүүл зохицуулах тийм ээ. Энэ асуудал бол бас боломжийн байна гэж харж байгаа. Тий. За мэдээж тэгээд бүх одоо зүйл бол ингээд төгс байна гэж бол байдгүй. Тэгэхээр өнөөдөр би бас та бүхний нэвтрүүлэгт бас ингээд орж байгаагийн нэг зорилго маань хүртэл нэгэнт бас энэ батлагдах байгаа энэ хууль тодорхой хэмжээний бас нэг жоохон дутуу байна гэж би судлаач хүний хувьд харж байгаагийн хувьд бол тэр талынхаа асуудлуудыг бас оруулах гэсэн зорилгоор тэгээ энэ хүү мэдээллийн хөтөлбөр маань мэдээж эрх баригч нарт тэр хууль тогтоогч нарт хүргүүлэх сайн байна. Тий. Одоо яг энэ гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын талаар одоо яг аль бүлгийн улсын хурлын гишүүдэд илүү төлхөө одоо танилцуулъя гэж бодож байгаа байх тийм үү? Яг энэ удаагийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа их хурлын гишүүд бол одоо түүхэнд байгаагүй хамгийн олон эмэгтэй гишүүдтэй парламент гэж ярьдаг. Тийм ээ, тиймч байгаа. Тэгэхээр мэдээж энэ олон эмэгтэйчүүд байгаа гэдэг бол эхчүүд. Тэгэхээр энэ яг цаг үе дээр энэ хүүхэд гэр бүл рүү хандсан энэ өмнө нь төдийлөн уршаа ахидгүй байсан энэ асуудлууд явж байгаа нэг сайн талтай гэж харж байгаа. Тийм ээ, магадгүй энэ манай эмэгтэй гишүүдийн хүч хөдөлмөр байгаа байх. Гэхдээ бас ингээд нэг тийм хуульд байгаа тодорхой хэмжээний тэр дутуу асуудлуудыг би бас эмэгтэй гишүүдэрээ дамжуулаад энэ хууль хэлэлцэх явцад нэмэлтээр оруулаад ингээд нэг жаахан боломжийн хууль төвшөө гаргачихсан гэсэн юм бодол байгаа юм. Тэгэхээр бол өнөөдөр бол би яг зүгээр бас ганц нэг тоо баримт бас хэлхийг хүсэж байна л да. Тэгэхээр энийг бол үзэгчдэд ч бас мэдхэд бол илүүдэхгүй гэж тийм ээ. Тэгэхээр бол 2020-21-22 гэсэн би сүүлийн 3 жилийн гэрлэлтийн тоог би статистик мэдээлэлээс авлаа л да. Тэгэхээр бол 20 онд 14 мянган одоо гэр бүл би одоо хойдлын Батархайг нь хаяа авчи заяа. 21 онд бол 16 мянга, 22 онд бол 17 мянган гэр бүл одоо шинээр гэрэлтэд бүртгүүлжээ гэж. За энэ бол сайхан тоо. Гэтэл нөгөө талд нь бас гэр бүл цуцалсан асуудал орж ирж байгаа байхгүй. 2020 онд 3300, 2021 онд 3400, 2022-нд 4553. Тийм ингээд бүр эрсэсэд ороод ирж байна. Тэгэхээр бол гэрлэлтийн тооч нэмэгдэж байна. Гэр бүл цуцалж байгаа асуудалч нэмэгдээд яваад байна. Тийм ээ. Тэгэхээр энэ дээрээс юу харагдаад байна гэхээр бол би энийг бас хувилж харлаа л да энэ 2 саяны дурдсан тоог. Гэтэл 20 онд бол нийт гэр бүл болсон хүмүүсийн тоонд харьцуулах юм бол 23% нь бол одоо гэрэлтэд цуцалж исэн байна тийм ээ. 21 онд 21%, 22 онд бол бүр өсөд 26% болоод орж ирж байгаа. 26% гэдэг чинь бол нэр ярих юм бол 4 гэр бүл тутмын нэг салж яана гэсэн үг. 25, 26% гэдэг чинь маш өндөр тоо байхгүй юу? Тэгэхээр би бол өнөөдөр бол Монгол улсад бол Улаанбаатарын утаа гамшиг бол гамшиг. За Улаанбаатар хотын энэ авто замын төвжирэл гамшиг бол гамшиг. Тэгвэл өнөөдөр бид нар энэ Монгол улсад гэр бүл цуцалж байгаа, гэр бүл салж хүүхэд өнчирж байгаа асуудал бол гамшигын хэмжээнд хүрчээ гэдгийг хөлийн зөвшөөрөх ёстой гэж би хэлэх гээд байхгүй юу. Тэгэхээр асуудлыг ингэж
одоо авч үзсний үндсэн дээр нөгөө нэг зорилтод гарч ирж штэ тийм ээ. Энэ гамшигыг бид нар яах хэрэгтэй юм бэ? Одоо тохиолдол тэр авт замын төгжрөл дээр бүр засгийн газрын сайд томилж штэ тийм ээ, төгжрлийг шийдэ гэж. Тэгэхээр яг би зүгээр энэ дээр бол нэг сайд томилоод гэж байгаа юм биш. Тэгвэл зүгээр энэ асуудалд үнэхээр төр бол одоо анхаарах цаг нь болчлоо тийм ээ. Гамшиг гэдэг чинь өөр штэ тийм ээ. Зүгээр хүндрэл бэрхшээл бол бас нэг өөр. Би бол эн чинь 4 гэр бүл тутмын нэг нь салаад байгаа юм бол эн чинь юу юм биш үү? Гамшиг болцсон юм биш үү? Энийний ард хичнээн хүүхэд өнчирч байгаа билээ. Тийм ээ. Монгол улс эдийн засгийн хувьд бол одоо өсрөнгөө хөгжинэл гэдэг гэтэл гэр бүл нь салтсан, хүүхдүүд нь өнчирчсэн ийм байхад тэр их мөнгө яах хэвтэй юм тийм ээ. Өнөөдөр бид нар чи мөнгө гэхээсээ илүү хүний ярих хэвтэй шүү дээ Монгол улсын хөгжлийг ярихад тийм учраас би энэ тоонуудыг хэлж байгаа нь бол Монгол улсад энэ гэр бүл цуцалж байгаа асуудал чинь өөрөө гамшиг болчихжээ. Тийм ээ. Тийм учраас энэ гамшигын түвшинд хүрсэн энэ асуудлыг бол энэ хууль дээрээ бас зохицуулт хийх ёстой гэж. За үүнтэй холбоотой бас нэг тоо хэлэхэд бол нийтдээ бол одоо 20 оны байдлаар бол 13,400 хүүхэд бол одоо хүүхдийн тэтгэлэг авч ирсэн. Тэгэхээр тэтгэлэг гэдгийг хүмүүс нөгөө нэг сар болгон ордог нөгөө хүүхдийн 100,000 та андуураад тах шүү. Энэ бол нөгөө гэрлэлтэд цуцлуулаад эцэг нь юм уу их нь хүүхдээ аваад тэгээд хүүхдээ авч үлдээгүн нөгөө талдаа өгдөг ийм тэтгэлэг мөнгөний асуудал яригдж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол нөгөө хүүхдийн 100,000-аас бол ялгаатай юм аа. Тэгэхээр нөгөө ингээд би бас энэ тэнд бас ганц нэг удаа ярих дээр бол хүүхдүүд 100,000 авч байгаа шүү дээ гэдэг хольж утгаж яриад байгаа байхгүй юу. За тэгвэл 20 онд 13,400 хүүхэд ийм тэтгэлэг авч ирсэн байна. Тэгвэл 21 онд 13,800, 22 онд бол 14,700 тийм ээ. Энд ингээд бас л өсөөд л яваад байгаа. Арга байхгүй чинь гэрлэлт цуцалж байгаа тоо өсөж байгаа учраас тэнд байгаа тэтгэлэг авч байгаа хүүхдийн тоо бас өсөж байгаа тийм ээ. Гэтэл үндсэндээ энэс 50 гаруй хувь нь өшөө тэтгэлэг авахгүй шүүхээр тогтоолгосон юм. Тэгэхээр боддоо нийтдээ 14,000 хүүхэд 14,700 хүүхэд тэтгэлгээ тогтоолгочход байгаа боловч тал нь ихлээр чинь 7,700 орчим хүүхэд бол тэтгэлэг авч чадахгүй явж байна гэсэн үг байхгүй. За тэгээ ингээ хоримтлагдсан дүн байгаа байхгүй. Гэтэл 20 онд 25 тэрбум, 21 онд бол 24 тэрбум, 22 онд 27 тэрбумын хүүхдийн тэтгэлэг ингээд хоримтлагдсан. Одоо нөгөө тэтгэлэг төлдөг хүмүүс нь өгөхгүй байна гэсэн үг байхгүй юу. Тий. За өгөхгүй байгаагийн шалтгаанууд бол хэдий янз. Мэдээж бол үнэхээр өөрөө ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй бодтойгоор орлогогүй нэг тийм хэсэг бүлэг байна. Гэхдээ энэ бол харьцангуй бага. Ихэнх нь бол ерөөсөө санаатай. Тийм биз? Банкныхын нансыг барингуут өөр хүний нэр дээр мөнгө аваад явчихдаг. Тодорхой газар ажил хийдэггүй. Ажиллахгүй учраас нөгөө нэг нийгмийн даатгал төлдөг. Ингээ нөгөө нэг шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгуулагч нөгөө хүний хөрөнгө орлоготой нөхцөлдөх гэхээр тодорхойгүй. Тэгтээ нөгөө амьдраад яваад идэх байхгүй юу. Магадгүй дахиад өөрөө гэр бүл зохиодсон, дахиад энэ төвтэй болцсон. Тэгээд өөрийнхөө өмнөх гэрлэлтээс төрсэн хүүхдүүдэд тэтгэлгээ төлөхгүй яваад идэг. За нэг хэсэг нь бол бүр ингээд хил гараа явчихдаг. Тиймээс тэгэхээр чинь Монголд байгаа зарим хүний олж чадахгүй чи хил гараа явцсууны араас бол бүр хотлоо олчихж байгаа байхгүй. Тэгэхээр л ингээд энэ хүүхдийн тэтгэлэг бол ийм хэмжээгээр ингээд жишээл хоримтлагдсан байгаад байна л да. Тэгтэл өнөөдөр энэ хүүхдүүдэд ямар хэмжээний мөнгө өгдөг вэ гэхээр бол тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшнээр өгдөг байхгүй. Хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ биш. Амжиргааны доод түвшин гэж. Амжиргааны доод түвшин гэдэг бол хүнийг ер нь нэг тийм одоо өлбөрч хүлэхгүй байх хэмжээний л мөнгө. Одоо өнөөдөр Улаанбаатар хотод бол 313,400 төгрөг байна. Тэгэнгүүт 11 нас хүртэл хүүхдэд бол энэний 50% нь өгч байгаа. 11-ээс 18 насны хүүхдэд бол 100 болгож байгаа юм л да. Тэгэхээр бол 11 хүртэл насны хүүхд бол 313,000 төгрөгийн талыг л сард авах хэрэгтэй байх гэж байхгүй юу. Тэгэхээр эн чинь нэг 150-60,000 төгрөг байгаа шүү дээ үсрээ. Гэтэл бүхэл сарын турш 150-60,000-аар л тэр хүүхэд амьдрах хэрэгтэй болчиход байна л да. Гэтэл өшөө тэрийг өгөхгүй байна тийм ээ. Цухтагаад байна. За тэгэхээр мэдээж нэг өргөдөл болсон эмэгтэй чинь энэ олон өнчөрөөс хүүхдэд чирээд өөрөө нэг ажил төрөл хийсэн болоод ингээ явхлаар энэ хүүхдүүдийн амжиргаа ямар төвшөнд байх нь бол тодорхой байхгүй. Тэгэхээр яг эндээс ургаад миний гаргаж ирж одоо тавих гэдэг нэг асуудал бол энэ шинээр батлагдах байгаа гэр бүлийн тухай хуулийн дээр нэг бүлэг нэмье гэдэг. Тэр нь бол яг энэ хүүхдийн тэтгэлийн сан гэсэн. Тийм ээ хүүхдийн тэтгэлийн сан гэдэг ийм бүлэг нэмье. Өөрөөр хэлбэл одоо яг ингээд шүүхээр тэтгэлэг төлөх нь тогтоогдсон боловч бодит байдал дээр тэтгэлгээ авч чадахгүй байгаа энэ хүүхдүүд ядахнаа тэр нэг амжиргааны доод түвшингийн саяны хэлдэг дээр жоохон мөнгөө цагт нь авч ямаар байна.
За өнөөдөр манай ерөнхий сайд бол сайхан мэдээлэлүүд хийж байгаа тийм ээ. Монгол улс бол анх удаага төсөв 90 гаргалаа л гэн 4.1 хэдэн тэрбумын валютын нөөцтэй боллоо л гэж. Тэр хэрээрээ өнөөдрийн 24 оны төсөв бол урд өмнө байгаагүй мундаг төсөв гарч ирж байна. Тийм ээ. Тэгвэл энэний тодорхой жоохон хувийг ийм хүүхдийн тэтгэлгийн сан гэдэг ийм сан байгуулчихъя. За ингээ ярихлаар л нөгөө тэтгэлгээ төлөхгүй улсуудын мөнгийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх гэлээ тийм ээ. Тэр хүмүүст хариуцлага хаа байна гэдэг асуудал яригдаад байгаа юм л да. Мэдээж тэр хүмүүсийг хариуцлагаас чөлөөлөөгүй. Цаг хугацааны хувьд эхлээд хүүхдүүдэд тэр нөгөө жоохон мөнгөний өгөөд яваадъя. Тэр зүхтаагаад байгаа нөхдүүдээс л төр үлдэлттэй дэргүй шүүхэн шийдвэр биелэх ёстой учраас эзэн нэгэн цагт аваад энэ сан руугаа буцаага ячиж. Тэгэхээр энэ сан чинь ингээд нэг дундардаг, дүүрдэг нэг ийм бэлтгэлтэй ийм сан байх гэдэг нь шүү дээ. Эхний их усрын нь бол улс өөрийнхөө төсвөөсөө гаргаад өгөө. Тийм биз? Ингэх юм бол нөгөө хүүхдүүд маань шүүхээр тогтоолгосон тэтгэлгээ цаг хугацаанд нь аваад явчих ийм давуу талтай байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр одоо энийг гадны улс орнуудад хэрэгжүүлсэн тийм туршлага байд юм болов. За манай одоо энэ шинэ хуулийн томьёолол дээр бол яаж орж ирж байгаа вэ гэхээр бол энэ амжиргааны доод түвшингийн нөгөө 50% 100% гэдгийг бол болж байгаа юм байна лээ. Юу гэхээр эн чинь өөрөө нөгөө би сая өчүүхэн бага мөнгө гэж хэллээ шүү дээ. Тийм ээ нөгөө өсөж өгөхгүй л нэг хэмжээний л тийм зардал байна гэж. Тийм учраас бол манай энэ хууль тогтоогч нар бол гадны туршлагыг судалж үзээд энэ дээрээс ямар асуудал оруулж ирж байгаа нэхтэр бол тэр төлбөр төлөгч одоо тэр нөгөө тэтгэлэг төлөх гээд байгаа тэр этгээдийн хөрөнгө орлогын нөхцөл байдалтай уялдуулаад харилцан өөр өөрөөр тогтооё. Одоо бол тэр хүн магадгүй сарда сая төгрөг олдогч 100 саяг олдогч вэ адилгааг л тэр нөгөө нэг амжиргааны доод түвшин гэдэг юм дээр авчиж уйчаад нь штэ. Тий. Тэгэхээр одоогийн орж ирж байгаа нэг аргачлалын нэг давуу тал нь юу гэхээр бол тэр тэтгэлэг төлөх гээд байгаа этгээдийн хөрөнгө орлогын байдалтай уялдуулаад юм тусгай аргачлал гаргаж ирээд авъя гэж байгаа. Энэ бол энэ манай энэ шинэ хуулийн бас давуу тал нь байна гэж би харж байгаа. Тэгэхээр бол үнэхээр их ашиг орлоготой байдаг хүнээс бол тэр хэмжээгээр нь их мөнгө авч хүүхдүүдэд нөгнө гэсэн үг. Тийм ээ. За үнэхээр бага байгаад байгаа бага орлоготой хүнээс бол одоо тэр хэмжээнд бага авна. Гэхдээ доод хязгаарыг тавьж гэж байгаа нөгөө одоо үйлчилж байгаа хуулийн нөгөө амжиргааны доод түвшингөөс доошо орохгүй гэдгээр нь баталгаажуулж өгч байгаа байхгүй. За Солонгос жишээлбэл одоо яг энэ дээр манай энэ томьёолж байгаа энэ аргачлалыг бол тэмдүүлэг бодтойгоор хэрэгжүүлээд ингээ явчихсан байна тийм ээ. Тэгэхээр энэ бол бас болохгүй биш болдог. Гэтэл үнэхээр одоо нийгмийн даатгал төлдөг нь тодорхойгүй, дансандаа мөнгө ордог нь тодорхойгүй ийм хүнээс яаж одоо ямар аргачлалаар тэр хүнээс мөнгө гаргуулах вэ гэдг нь өөрөө энэ шүүхтэр айгүй бас хүнд асуудал болох шинж харагдаж байгаа. Гэхдээ энэ эрх баригч нар бол мэдээж энэ аргачлал дээр тэрийг бол тооцож байгаа байх гэж харж байна. Тий. Таны хувьд бас энэ одоо аргачлалаас улсын хурлын гишүүдэд хүсэлт болгож явуулсан уу? За ер нь хэр нааштай хандж байгаа шиг байна. Яг хөтэ зүгээр одоо өнөөдөр бодит байдлыг л хэлэхэд бол би бол эхний ээлжинд нөгөө нэг эмэгтэй 13 гишүүнд л хандах гэдэг юм л да. Яагаад гэвэл тэд нар их хүмүүс учраас энэ асуудлыг арай жаахан илүү бодиттой хүлээж авах юм болов уу гэдэг үднээс. Тэг яг зүгээр мэдээж бол ачаал их байгаа байх. Тэгэл туслахуудтай ярих дээр л за одоохондоо ойрдоо завгүй гэдэл нэг юм л байгаад юм л да. Тийм учраас магадгүй би энэ телевиз эфир ашиглаад одоо тэр хүмүүст хүргэж болдог бол яг энэ одоо асуудлаар хүлээж авч уулзаач. Тэгээд одоо яг эд хилцэж явах үед нь энэ асуудлыг хуйлдаа тусгачмаар байна тийм ээ. Үр дүн нь бол хамгийн гол нөгөө хүүхдүүд өнчрөө хоцорсон сэтгэл санааны шарахтай байхын хажуугаараа ядхнаа нэг амжиргааныхаа бага хэмжээний тэр мөнгийг авж их тэр боломжийг нь л гаргаж өгөх гэдэг юм л да. Мэдээж бол зах хэмжээний бол төсвөөс бол мөнгө ихний ээлжинд бол гарах нь үнэн. За тэгээ явцын дунд юу гэдэг олон улсын байгууллагуудын хандив тусламжч байдаг юм уу? Одоо сүүлийн үед бол манай залуучууд их гоё бас төрсөн өдөр мөдрөө тэмдэглэхтэй яадаг болсон байлаа шүү дээ. Жишээл өөрөө ингэж нэг идэж ууж наригах биш. Магадгүй нэг тийм буянтай үйл хийж гэдэг юм уу те. Тэгвэл магадгүй ийм хүүхдийн тэтгэлгийн сан байна гэх юм бол тэр хүмүүс тэр тэтгэлгийн санд одоо хандив өргөөд тийм ээ. Тэр нь ингэж явхлаараа тодорхой хугацааны дараа улс мөнгөө буцааж татаж аваад дандаа ийм хандив тусламжийн юугаар энэ сан маань үлдчих юм билүү. Тийм биз? Тэгэхээр бол энийг бол эхний ээлжинд байгуулах тэр эрд зориг болон тэр байгуулах асуудал байгаа байхгүй юу? Тийм. Одоо манай яг энэ хууль тогтоомж энэ тал дээр бас сул байгаа юм болоо. Яагаад энэ одоо үүрэг хариуцлагыг яг хүлээлгэж чадахгүй байгаа юм болоо. Таны одоо яг энэ судалгаа хийснээр бол ямар байна?
Яг нь ерөнхийдөө бол мэдээж бол шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол явж байгаа араас нь тийм ээ. Гэхдээ эн чинь нөгөө манай хаа сайгуул нөгөө төрийн албан агч нарын дутагдaltaй ажлын ачаал нэх учраас тэр болгоны араас явах төр нэгдүгээр цаг зав хүрэлцэхгүй байна. За энэ нэгдүгээр бодит жишээ. Хоёрдугаарт бол нөгөө манай төрийн байгууллага энэ бусад юмнуудын хоорондын энэ нөгөө онлайн мэдээлэл солилцох асуудал маань өөрөө аягүй сул байна. Хэдийгээр бид нар цахим үндэстэн болох гээд яваад байгаа боловч мэдээлэл дутуу байна. Тэгэхээр энэ симхигээр чи нөгөө нөхдүүд чинь бултаа цухтаагаад яваад байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар бол одоо тэр механизмыг олж авах хэрэгтэй. За үүнээс гадна бас нэг одоо саяны энэ хүүхдийн тэтгэлийн сангаас гадна бас нэг асуудлыг би бол төвшүүл тавих хэрэгтэй гэж харж байгаа. Юу гэхээр бол сая бол хуулийн төсөл өргөн барихад тэр энх баяр сайд мэдээлэл хүргэж илээ л дээ. Тэгэхээр тэн дээр бол одоо 74% нь бол хоорондын хаарамжгүй харьцаанаас болоод ингээд гэр бүл цуцалж гин. За нэг 10 гаруй хувь нь архинаас болж гин. Бас нэг 10% нь тусдаа амьдарцснаас болж гин. Нэг 2% нь гэр бүлээс гадуур харилцаа байна. Тийм ээ 2% нь гэр бүлийн хүчирхийлэл байна гэсэн. Гэтэл тэр хууль өргөн барихад давхар нөгөө нэг судалгаанууд орж ирдэг байхгүй. Гэтэл тэр судалгаан дээрээс харах тэр нэг ийм асуудал байгаа байхгүй. Гэр бүлийг одоо ингээд зориудаар одоо салгаад тийм ээ гэр бүлийг ингээд зориуд салгаад сууж байгаа ийм хүмүүс төр яаж хариуцлага тооцох юм бэ гэдэг санал асуулга хүмүүсийн өгсөн санал бол 50% шахуу тийм юм байгаа байхгүй. Гэтэл тэрийг манай хууль тогтоогч нар юу гэж тайлбарлаж байна гэхээр бол энэ бол хүний эрхийн асуудал юм аа. Энэ бол хүний ёс суртахуун юм аа, тийм ээ. Гэр бүлээсээ гадуур харилцаа тогтоох хэсэг нь бол одоо тэр хүний ёс суртахууны асуудал учраас бид нар тэр ёс суртахуун дээр нь хариуцлага тооцож болохгүй гэдэг байхгүй. Тэгвэл тэн дээр хүний эрх яриа тэр нөгөө гэр бүлийн гадуур одоо харилцаа тогтоосон хоёр хүний эрх гэж байдаг юм бол тэнд өнчрөө тоцорж байгаа тэр хүүхдүүд чинь эрэхгүй улсууд юм уу тийм ээ. Тэр уйлаа тоцорж байгаа эхнэр эрэхгүй хүү юм уу? Тийм ээ. Яагаад тэр гэр бүлийн гадуур харилцаа тогтоосон тэр эримүүд дээр болохоор хүний эрх яриад тэр хохироод үлдсэн хэсэг дээр нь яагаад хүний эрх ярихгүй байгаа юм бэ тийм ээ. Тэгэхээр би бас энэ дээр бол яг хөө манайхан бол хууль тогтоогч нар бол юу тайлбарлаж байна гэхээр хэрвээ сэтгэл санааны хохирол учирлаа гэх юм бол энийг иргэний хэргийн журмаар хохирлоо мөнгөн дүнгээр илэрхийлүүлээд ингээд гаргуулж авч болно буруутай гээд байгаа тийм ээ. Гэтэл тэр санал асуулган дээр өгсөн хүмүүсийн айгүй олон одоо санал бол юу гэж юм гэхээр энэ хүмүүс бодтойгоор хариуцлага тооцооч. Тийм ээ гэр бүлийг ингээд санаатаа өмүүлээд гэр бүлийг салгаад авцууж байгаа чинь гэмт хэрэг биш юм уу гэж би бол энийг гэмт хэрэг гэж хараад байгаа байхгүй юу гэмт хэрэг юм өнөөдөр бид нар юм бол дэлхийн чиг гэд байгаа юм гэтэл энэ чинь Монгол хүн чинь бас нэг Монголдо шийддэг онцлог юм байх хэрэгтэй шүү дээ тэгвэл өнөөдөр би түрүүн хэллээ гэр бүл салалт чи өөрөө гамшигын хэмжээнд төрчээд байгаа юм бол энэ гамшигт чинь тохирсон хариу арга хэмжээ байх хэрэгтэй шүү дээ тэгвэл гэмт хэрэг гэж тооцож ирсэн нэг хэсэг хүмүүс бол улсууд байгаа байхгүй одоо гадны жишээ ярих гэдэг байгаа бол тийм биз гэтэл яг сүүлийн үед бол тэр хүмүүс нь бол за нөгөө хүний эрх гэдэг юм нь яригадаад эрхийн алдад бол за гэр бүлийн гадуур харилцаа тогтоосныг бол одоо эрүүгийн гэмт хэрэг болгож зөвлөлчлөх дээр бас болохгүй байна гэж харж байгаа. Тэр чинь бас нэг хөгжлийн арай өөр төвшөнд гарсан хүмүүсийн яриа байхгүй юу? Манайх шиг одоо энэ гамшигын төвшөнд хүрсэн байгаа яг энэ асуудал дээр бол бид нар энэ дээр бол яхан хатуу аргаар үзэхгүй бол ерөөсө болохгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэрнээс бол яг зүгээр ингээд хүний амьдрал баян учраас гэр бүлийн хоёр байж байгаа тэгсэн чинь хэн нэгэн сэтгэл алдраад ингээд айжмдаа ингээд тэр хүн рүүгээ татагдаад ингээд айжмдаа ингээд гэр бүл салаа явж байгаа нэг тохиолдлууд бол байна. Энэ дээр бол ёстой тэр хүний сэтгэлийг шүүж болохгүй болчиход байгаа. Гэтэл миний хэлээд байгаа тохиолдол юу гэхээр бол ерөөсөө энэ гэр бүлийг салгаад би нөхрийг нь авч суун гэдэг зорилго тавиад бүр тэгээд тэрний төлөө бүр зохион байгуулалт арга хэмжээ хийж байгаад салгаж сууж байгаа нэг хэсэг хүлэмж шүү дээ. Энэ чинь бол үйлдэл биш дээ бүр зорж байгаа үйлдэл. Гэр бүлийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг гэж би харж байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай хууль тогтоогч нар хэрв энэ гэр бүл цуцлж байгаа асуудал бол гамшигын төвшөнд хүрсэн гэж үзчихвэл энэ дээр ийм цочир арга хэмжээ зайлшгүй шаардлагатай байна гэж харж байгаа. За манай шууд нэвтрүүлгийн цаг бас богинохон байгаа. Тэгээд хөцөгч олондоос мэдээллийг хүргэсэн танд баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ 13 цагийн таны мэдээлэл хөтөлбөр хэн төрөд дуусч байна. Та бүхэн дараагийн хөтөлбөрт анхаарлаа хандуулно. Баярлалаа үзэгчдээ.